Хэрхэн тооллого үүсгэх вэ? Бараа менежмент хэсгийн тооллого зэс рүү орно. Тоолгын хуудсыг салбар болон төлбөөр нь шүүлтгийж харах боломжтой. Шинээр тооллого үүсгэхдээ тооллого хийх товч дээр дарна. Тооллого хийх огноог оруулна. Тооллого хийх салбараа сонгоно. Нэмэлт мэдээлэл оруулах боломжтой. Тооллого хийх барааг сонгохын тулд бараа сонгох товч дээр дарна. Барааг сонгохдоо нэр, баркод нийлүүлэгч категориор хайлт хийж болно. Үлдэгдэлтэй эсэх чекбоксыг чеклснээр үлдэгдэлтэй байгаа бараанууд харагдана. Хайх товч дээр дарна. Нийт тооллого хийх боломжтой барааны тоо харагдана. Бараа багны урд байрлах чекбоксыг чеклснээр бүх барааг сонгох боломжтой. Тооллого хийх барааны урд байрлах чекбоксыг чеклэнэ. Хадгалах товч дээр дарснаар тооллого хийх бараанууд сонгогдно. Хадгалах товч дээр дарж тоолгоо үүсгэнэ.